Өнөөдрийн бидний ярилцах баг иш үзүүлэгчдийн ном бол Обадия гэж ном байгаа. Тэгэхдээ Обадия гэж бичиж байгаа ч гэсэн ер нь бол еврейчүүд өөрсдөө Обадия гэж хэлж байгаа. В-ийн ард нэг жоохон аатай. Тэгэл Обадия. Жижиг богинохон аатай. Обадия бол биш, тийм ээ. Обадия гэдэг нэртэй. За энэ юун иш үзүүлэгч вэ? Энэ хүний тухай бид нар мэдхүү. Ер нь бол биш те, яг нь Библиэр нэг Обадия гэдэг үг бол биш, хүний нэр бол нэг 10-аад удаа гарч их шиг байгаа. Гэхдээ тэдний аль нь ч энэ Обадия номыг бичсэн Обадия бол биш. За энэ хүний тухай бол бид нар бүр сайн мэдэхгүй. Яг ямар төрлийн ямар газраас гаралтай яасан хүн бэ гэдгийг мэдэхгүй. Гэхдээ Обадиагийн энэ ярьж байгаа иш үзүүлэг, энэ үзүүлж байгаа иш үзүүлэг бол магадгүй Юда хаанчлал унаад манай эртний өмнөх 586 он гэсэн үг шүү дээ. Унаад удаагүй байх үеийн ийм иш үзүүлэг юм болов гэсэн ийм таамаг байдаг. Ерөнхийдөө яг Обадия ном дээр гарч байгаа өөрийнх нь иш үзүүлгийн талаар уншихлаар тийм мэдээлэл энэ дотор байж байгаа. Яг тэгэхээр Эдом гэж тийм ээ Израильчуудтай, Юдичуудтай уг нь бол ах дүүсийн холбоотой, хүйн холбоотой уг нь бол хүмүүс байгаа. Тэр хүмүүсийн эсрэг үзүүлсэн иш үзүүлгийн ном байгаа. Ерөнхийдөө бид иш үзүүлгийн номнуудын тухай ярихад дандаа ямар нэгэн улс үндэстнүүдийн эсрэг тэдний голцоо суйрлыг зарлсан ийм мэдээ дандаа байдаг. За Обадия ном бол бас тийм Эдом гэдэг ийм үндэстнийг нэг талаар тийм ээ хэрхэн ирээдүйд Бурхны ямар шийтгэлийг юуны улмаас хүртэж байгаа вэ гэсэн ийм зүйлийг ярьж байгаа ганцхан бүлэг хуучин гэрээний хамгийн богинохон тийм ээ ном байгаа. Тэгээд нийтдээ 21 ишлэлтэй ганцхан бүлэгтэй. За ийм яга. За бүгд янз бүрийн ярихаас өмнө эхлээд Обадия номынхоо 1-р бүлгийн 1-ийн 1-р ишлэлээс за 4-р ишлэлийг дуустал эхлээд уншъя. Та нар хараарай. Обадиагийн үзэгдэл Эдомын талаарх эзэн бурхны айлдвар. Эзнээс бид мэдээ сонсов. Босогтун Эдомын эсрэг тулалдаанд гарцгаая гэж үндэстнүүдийн дунд илч илгээдэг. Харагтун би чамайг үндэстнүүдийн дунд өчүүхэн болгоно. Чи үлэмжихээр басамжлагдана. Хадны ангалаар амьдарч газрын өндөрлөгт нутгалдаг чамайг зүрхний чинь ихэрхэл хуурчээ. Хэн намайг газарт болгох вэ гэж зүрхэндээ чи хэлнэ үү? Чи бүргэд адил өндрөө авч оддын дунд үүрээ зассан ч би чамайг тэндээс доош унгана гэж эзэн тунхаглаж байна гэж. За энэ их айн бишигтэй юм ярьж байгаа энэ мэдээг шууд гэж хэлж байна. Эдом бол яг нэлээд өндөр хатан дээр маш бэхлэл сайтай уулан дээр амьдардаг. Энэ дээрээс бид нарыг хэн буулгах вэ? Бидний энэ хүчрхэг зэрзэвсэг, энэ хүчрхэг ард түмнийг хэн доошоо буулгах вэ? Хэн эзлэх вэ? Хэн дөрмгийлэх вэ гэсэн ийм бардамнал түүнд байсан. Саяхан хэдхэн жилийн өмнө Израильчууд нь Юда хаанчлал тэр Ассирийн аймшигтай булан эзлэлтэд өртөөд тэд нэр үнсэн товрог болоод явсан. Тэр хооронд тэд нар бол бардамжсэн. Эдом гэж энэ хүчрхэг үндэстэн урдхан талд байдаг. Энэ хүчрхэг үндэстнийг хэн хөндөх юм бэ? Бид нар шиг ийм мундаг хүмүүс ер нь байна уу? Бид нар шиг ийм гайхалтай хүмүүс ер нь байна уу? Ийм агуу ард түмнийг хэн устгаж чадах юм бэ гэсэн ийм бардамналаар дүүрэн ийм нэгэн ард түмэн байсан. Гэхдээ яагаад бурхан энэ ард түмний эсрэг иш үзүүлэх болов? Энэ иш үзүүлэх болсны маш том шалтгаан бол Эдом гэгч энэ ард түмэн Израилийн эсрэг хийсэн гим нүглийнхэн улмаас болсон. Хэдийгээр бурхан Израилийн ард түмнийг гим нүглээс нь болж шийдэж байгаа ч гэсэн энэ шийтгэлийн явцад Эдомыг ах дүүсийн хувьд Израиль Юдад туслах болов гэсэн ийм гордлого магадгүй бурханы ард түмэнд байсан, магадгүй бурханд ч гэсэн тийм хүсэл байсан. Гэтэл тэд нар ерөөсө хөдлөөгүй, туслаагүй, харин ч бүр тэднийг унсанд нь баярлсан, тавлсан, бардамнсан, бахархацгаас өөрсдөө. Тийм учраас Обадия гэгч энэ нэгэн иш үзүүлэгч тэр хүмүүсийн амьдралд
ирэх хэрэгтэй болсон. Өнөөдөр яг маш олон хүмүүсийн амьдрал ирдэг шиг нөгөө бардамнагч хүмүүсийн хүнд бурхан доош оруулж харин даруй нэг дээш гаргадаг гэсэн. Энэ нэг зарчмынхаа дагуу бурхан шударга болохоор, ариун болохоор энэ Эдомын ард түмний эсрэг нэгэн аимшигтай иш үзүүлгийг үзүүлж байна. Энэ иш үзүүлэг бол биелээд тэгээд энэ Эдом гихч одоо ард түмэн өнөөдөр байхгүй болсон. Өнөөдөр та нар Эдомчууд гэд за шинэ гэрээний грекээр Эдомайчууд гэж ярьж байгаа. Эдомчуудын талаар ер нь бол мэдэх үү? Шинэ гэрээн дээр бол гардаг. Маш одоо алдартай Эдомчууд гардаг. Тэднэр нь бол дандаа Херодийнхан. Херодчууд бол Юдэ гаралтай хүмүүс бол биш. Харин ямар гаралтай вүлээ? Тэднэр бол одоо Исавын удам. Нөгөө Исаакийн хоёр хүү байгаа шүү дээ. Яаков болон Исав гэсэн. Тэгэд Исаваас гаралтай хүмүүс явсараад Эдомчууд болсон явсаар байгаа ч яг маш эртнээс угаасаа Исав өөрөө Эдом гэдэг нэрийг авсан. Тэр үеэс эхлээд Эдомчууд болсон. Энэ Эдомчууд болохоор дандаа Израильчуудын эсрэг тэднийг хохирох зүйлс айгүй хийж исэн. Иохан Баптистыг алсан. Есүс эзнийг хүртэл одоо хамгийн сүүлд тийм ээ Херодийнхан барьж Садукачууд, Фарисеучуудтай нийлж хороох одоо арга залыг хэрглэж исэн. Энэ Эдомчууд бол ерөөсөө Израильчуудын ахын дүүс боловч ердөө тэдний сайн сайхан дэвшилд Бурханых нь дор хаяж тэр нэгэн гайхамшигт авралт нь тэд нар одоо хөл нийлүүлэн халахах юм хүсэлгүй тэрсэлсэн юм ард түмэн болсон. Тийм учраас тэр цагаас хойш манай 70 онд Иерусалимын одоо тэр аимшигтай сүрэл болох тэр үед Эдомчууд магадгүй ухаарсан юм уу тэр тухайн үедээ Израильчуудад магадгүй туслах гэж орж ирээд Иерусалимд бүслэгдээд тэгээд Ромынхнаар бүр мөсөн устгагдаж тэр цагаас хойш газрын хөрснөөс арилсан юм ард түмэн байдаг. За энэ ард түмэн цэцэглэн хөгжиж тэр гайхамшигтай оргил үедээ явж явах тэр үед бурхан яг энэ иш үзүүлгийг тэдэнд хэлсэн. Энэ иш үзүүлгийг хэлсний маш том шалтгаан мэдээж хэрэг бурханд байгаа. Яг л бурханы ард түмнийг цаг тутамд хөдлөх болгонд нь мөч бүрт нь дандаа л муугаар хариу барихыг хүсэж ирсэн юм ард түмэн. За бид нар мэдээж Эдомчуудын тухай хэрвээ ярих юм бол бүр эртний их одоо Эхлэл номын тийм ээ Исаакийн хоёр хүү төрснөөс эхэлнэ. Тийм ээ хоёр хүү төрсөн. Эхнийх нь хүү маш их үсрэх улаан өнгөтэй ийм хүү төрсөн. Тийм учраас түүнийг Исав гэж нэрлсэн. Үсрэх гэсэн утгатай. Тэгээд дараагийнх нь хүү төрсөн Яаков. Яаков одоо ахынхаа өсгийг атгаж төрсөн гэсэн ийм одоо үг байж байгаа. Тэгээд тэр хоёр хүү өсөж өндийж сайн одоо том болохдоо Исав бол илүү ан гөрөө хийдэг. Тийм ээ илүү их одоо хар бор ажил сайтай, илүү их хөрслөг, тийм ээ илүү одоо үслэг, хөрслөг, тийм ээ ийм одоо хүүхэд байсан аавын хайртай хүү байсан. Харин Яаков шал өөр. Тэр гэртээ ээжтэйгээ хамт байх дуртай, хоолсаа хийдэг, тийм ээ магадгүй тийм ээ маш гэрийн одоо юу гэдэг гэр амтай гэж яддаг шүү дээ. Иймэрхүү хүүхэд байсан. Харин түүний одоо тэр Яаков гэдэг нэр бол зал мэгтэй одоо холбоотой юм нэр байсан. Тэгэд хэрвээ бид нар санаж байгаа бол ах нэг одоо ан гөрөөс орж ирэхэд маш их үлдсэн байсан. Тэр үлдсэнгийн далимдуулаад зал мэгтэй Яаков яасан? Ахта ууган хүүгийн эрхийг нэг шөл улаан шөлөөр одоо зарсан. Ах нь амар үсэд ороод ирсэн болонгууд айгүй гоё ингээл өдөржингөө гоё хоол хийчихээд бэлдээ суужсэн чинь нөгөөд нь орж ирээд нөгөө шилнээс яг нөгөө заншил ясараа магадгүй идэх гэсэн чинь үгүй ууган хүүгийнхээ эрхийг өгөх юм бол би өгнө. Энэ миний хийсэн хоол гэж. Ах нь тоохгүй тэрийг за гэд тэгээд өлсөнсөө болоод Израилийн ард түмэнд маш чухал тэр ууган хүүгийн эрх гэдэг энэ чухал зүйлээ юм ч инээ бодохгүй ах нь тасц гэд дүүдээ зарцсан. Мэдээж хэрэг зарцсан гэдэг нь амаараа зарчиж байгаа шүү дээ. Магадгүй ийм үйл явдал усныг одоо Исаак аав нь бол мэдчихсэн баг. Тийм ч учраас магадгүй тиймэрхүү үйл явдал болсонд нэг дуртай биш байсан баг. Ямар ч гэсэн төр зургийн тийм одоо тэр өсөглөн төр зургийн хэрэгцээнээс болоод тэр мөнхийн чухал асуудлаа Исаак тэр үед зарсан. Улаан шөлөөр зарсан учраас тэр цагаас эхлээд Библиэр хэлэхдээ Эдом гэдэг нэртэй бас улаан гэсэн утгатай. Еврей.
Идом гэдэг нэрийг тэр Исавд өгсөн гэж хэлсэн. Тэгээд Исаваас төрсөн хүүхдүүд бүгдээрээ Идомчууд болсон. Улаан гэдэг утгатай. Харин дараа нь Бурхан Яаковд өөрийн гэсэн нэрийг өгсөн. Тэр нь болохоор Израиль гэдэг нэр. Тийм ээ. Израиль гэдэг нэр сүүлдээ бүр Израилийн ард түмний улс үндэстнийх нэр болсон шүү дээ. Бүр тэр хүний нэрээр. Тийм ээ. Та нар боддоо Пүрэв дөрж гэдэг улс байна гэж боддоо. Тийм одоо гайхалтай одоо хувь заяаг хинт Яаковд өгсөн. Тэр нь гэхдээ мэдээж хэрэг урд нь одоо Бурханыг залдаг байсан нэгэн бол харин одоо Бурханыг алдаршуулдаг нэгэн болсон гэсэн ийм одоо утгаар Бурхан дижээ өгсөн. Бетэлд болсон үйл явдлын тухай та санаж байгаа бох тийм ээ. Тэгээд юу болсон? Тэр цагаас эхлээд тэгээд сүүлдээ бүр аавыгаа хуурсан шүү дээ. Ээжтэйгээ нийлж хагаад. Тийм үү? Ээжтэйгээ нийлж хагаад аавыгаа хуурсан. Аавыгаа хуурахтаа ямаан ирсийг тийм ээ хүзүүн дээрээ, гарн дээрээ нааж хагаад тэгээд аавда хөгшин настай болсон, харахгүй болсон аавда хоол оруулж өгөнгөө уган хүүгийнхээ эрхийн ёроолыг авъя гэд. Тэгсэн чинь аав нь эргэлдсэн, мэдсэн байсан юм шиг байгаа юм тийм ээ. Яаков юм шиг сонсогдоод байна гэсэн. Алив барьж үзье гэсэн чинь барьж үзээд маш их үсрэхэг байх юм бодоод хараад тэгээд Исаак хүртэл хуурагдсан. Одоо ер нь тэгээд Исав тийм их үстэй хүн байсан юм шиг байна. Ямааны арьс одоо орлохоор. За тэгээ ямар ч байсан энэ асуудлаас болоод энэ ах トゥ хоёрын хооронд мөнхийн тийм ээ одоо дайсагнал бий болсон. Хэдийгээр Яаков Исав хоёр хоорондоо дараа нь эвлэрдэг штэ. Нэлээд олон жилийн дараа эвлэрдэг ч гэсэн эдгээрээс гарсан үр удам ялангуяа Эдомчуудын хувьд бол Израильчуудын эсрэг байнгын шүд зуугаастай. Тийм ээ? Байнгын л өрсөлдөөнтэй, байнгын л дургуутsalтай ийм одоо түүхээр явж ирсэн ийм хүмүүс болсон. За тэр үйл явдал нь магадгүй сайнаар эргэх боломжууд байсан нь мэдээж хэрэг байсан бах л да. Яг бол Бурханд бүх зүйл боломжтой, Бурхан бүх зүйлийг уучлах, өршөх ийм одоо Бурхан. Гэтэл яг энэ Бурхан өөрийнхөө ард түмнийг одоо төмд үзүүлж байгаа түүхийн шийтгэл одоо өөрөөр хэлбэл маш том тийм ээ одоо сахилгажуулалтын энэ нөхцөл байдалд Эдомчуудын одоо үзүүлсэн тэдний одоо нөхцөл байдал харуулсан зүйлс нь Бурханд таалагдаагүй. Тийм учраас Бурхан Эдом гэгч энэ ард түмнийг одоо газрын хөрснөөс би арчих болно гэсэн ийм зөвнөлийг Овадиагаар дамжуулан хэлж байгаа. Энэ бол маш харамсалтай. Заримдаа бид нар өөрсдийн одоо амьдралдаа Бурхны сүнслэг чухал зүйл юу вэ? Зүгээр ойр зүрийн бие махбодын дэлхийн зүйл юу вэ гэдэг хоёрын хооронд нь холцсон бичдэг. Тэ? Зүгээр нэг чухал зүйлээ уган хүүгийн эрхээ нэг аяг шөлөөр солих хэмжээний Бурхны тэр өөрийнх нь одоо энэ ард түмэнд өгсөн гайхалтай ёроолыг тоохгүй хэмжээний юм амьдралтай одоо Исав байсан гэсэн. Уган хүүгийн эрх яадаг байсан бэ гэхээр дараа нь ингээ хүүхдүүдтэй ээж аав нь юугаа хөрөнгө хуваах үед уган хүн бусад хүүхдүүдээс 2 дахин илүү хөрөнгөг өвлөдөг байсан. Галгуурнуудаа заглах гэдэг утгаараа. Нөгөө талаар аавынхаа тэр ёроолыг авдаг байсан учраас тэр одоо ард түмнийхээ үндсэн одоо галгууламжийг авч явдаг ийм ёроолтой ийм байсан. Гэтэл тэрийг үл тоож байгаа. Тэгэхээр яг хөө эндээс юу харж байна? Яг хоёулаа адилхан Бурхны ард түмэн болох ийм одоо зохистой хоёр нэг аавын хоёр хүүхэд. Гэтэл нэг нь мөнхөд өрөөгдсөн ард түмэн болж байхад нөгөө нэг нь мөнхөд тийм зөвхөн дурсамжинд үлдэхэл хэмжээний ийм ард түмэн болж үлдсэн байж байгаа. Тэр мөнхийн зүйл төр зүрийн зүйл хоёроо бид нар ялгах ёстой гэсэн ийм зүйлийг бас бид нар Овадиа номноос харж байгаа. За ямар асуудлаар одоо Эдомчуудын эсрэг Бурхан хэлгэнсэн юм бэ гэдэг асуудал. Хэрвээ бид нар за энэ хэсгийг зүгээр эхлээд уншиж 7 дугаар ишлэгийг харъя. Холбоотон байсан одоо Бурхан эднэрт ямар одоо шийтгэл өгч байгаа вэ гэдгийг хэлж байгаа 7 дугаар ишлэлээс. Холбоотон байсан бүхэн чинь хөлийн зүгт чамайг шахаж эв найртай гэгдэх хүмүүс чамайг мэхэлж төрөмгийлнэ. Өөрөөр хэлбэл өөрийн гэж бодож исэн хүмүүс нь өөрийнх нь эсрэг
гарч ирнэ гэсэн юм зүйлийг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл Идомчууд яг тийм байсан. Израильчууд Идомчуудыг ах дүүс гэж бодож итэл тэд нар яг хэрэгцээтэй үед дайсан одоо мэт ийм байдлаар одоо хандсан байна. За тэгээд 10 дугаар ишлэл дээрээс харъя. Дүү Яаковта үйлцэн хүчирхийллээс болж ичгүүр чамайг нүмерх агаад гэж. Дүү Яаковта үйлцэн хүчирхийллээс болж. Одоо Идомчууд буюу Исавын тийм ээ дүү Яаковта буюу одоо Израиль одоо Юдей үндэстнүүдэд одоо хандсан энэ хүчирхийллээс болж ичгүүр нүмернэ гэдэг нь зүгээр нэг одоо ичж байгаа тийм ичлэлтийн тухай яриаг бүх ард түмнүүдийн донд шившиг болно, доромжлол болно, гутамшиг болно гэсэн ийм замаар ерөнхийдөө энэ хэлж байгаа. Тэгэд одоо агаад игнэгт таслагдах болно ч гэж. Игнэгт таслах. Тэд нар тэгээ юу хийсэн 11-р ишлэлээс хэрэг харах юм бол тэр өдөр буюу нөгөө Юдэн ард түмнийг харийнхан хурж ирж аалж талж өөрийнх нь ах дүүсийг тэднийг үнсэн товрог болгож. Тэгээд бүр олон зуугаар нь тийм ээ одоо харин үндэстнүүд рүү цөллөгт авч явж улс үндэстнүүдийг нь устгаж одоо барьсан хотуудыг нь ялангуяа Иерусалимийн сүмийг бүрмөсөн устгах яг энэ үед 11-р ишлэлээр гэж байна. Тэр өдөр чи холхон зогсож тэр өдөр гадныхан түүний баялагийг авч явсан. Гулдан хаалгаар нь гадныхан орж ирэн Иерусалимийн төлөө шавх хаях тэр өдөр чийж гисэн тэдний нэг мэд байсан гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл тэр өдөр тэр хүнд хэцүү нөхцөл байдалд хэрвээ Идом тийм л мундаг хүчрэхэг мундагаар том байсан бол яагаад чи зүгээр л хараа зогсож ирсэн юм бэ? Яагаад хэрэгцээтэй үед нь өөрийнхөө тэр ах дүүст чи туслаагүй вэ? Дүү Яаковта чи яагаад туслаагүй вэ гэсэн ийм одоо асуудлыг чи бурхан тавьж байгаа. Өөрөөр хэлбэл тэд нар юу ч хийгээгүйхэн төлөө шийтгүүлж байна. Бурхан тэднийг хийх ёстой гэсэн байтал хийгээгүйхэн төлөө шийтгүүлж байна. Хуучин гэрэн дээр тийм нэгэн үг гэж байгаа. Тоолго номон дээр Израилийн ард түмэн одоо Израиль руу Ханан нутаг руу орох үед нөгөө Израилийн 12 овог аймгийн 2 овог хагас нь Йордан гавлын зүүнтэд үлдэж, Гэлгалд үлдээд тэнцэнэ нутагшгаар болсон. Тэгээ Мөсегээс асуусан. Бид нар Ханан руу дайрж орох одоо ороод тэр газар нутгийг эзлэхийн оронд энд зүүнтэд Йордан голын зүүнтэд одоогийн Йордан улс дээр улсын тэр газар нутаг дээр бид нар үлдээд энэчнэ аж төрж амьдрууд суурьшуул яасан бэ гэж. Мөсө тэд зөвшөөрсөн. Гэхдээ зөвшөөрөхдөө юу хэлсэн гэхээр та нар гэхдээ эхлээд зэр зэвсгээ бариад Хананд хамт ороод ахын дүүстэй хамт тэр газар нутгийг эзлэх энэ аян дайнд хамтдаа оролцоод тэгэд оролцох ёстой. Тэгээд та нар тэнцэнэ суурьшиж болно гэж хэлсэн. Тэгж хэлээд юу хэлсэн гэхээр хэрвээ та нар тэгэхгүй юм бол та нарын гим нүгэл чинь та нарыг буцаад ороох болно гэж хэлсэн. Юм хийгээгүйхэн төлөө чи бурхнаар шийтгүүлнэ. Өөрөөр хэлбэл хийх ёстой. Бурхан ингэсэ гэж хүлээж байгаа тэр зүйлийг та нар үйлдэггүйхэн төлөө гим нүгэл хийсэн гэж тооцогдно гэж. Өөрөөр юу ч хийгээгүй гэж гим нүгэл хийсэн болж байна гэж. Хэрвээ бид нэр шудраг ус бодлоор нэгэн ахын дүүс, сүм чуулган, пастор удирдагч нар, итгэгч нар буруутгагдж, гүтгэгдэж, хэмлэгдэж, зодуулж, хоригдож, баримтлагдж одоо юу гэдгийг тийм ээ. Ийм болж явах үед айгаад чимээгүй хоцрох тэр үед бол чи хийх ёстой хийгээгүй гим нүгэлтэй болсон гэсэн үг гэж хэлж байгаа гэсэн. Яков номон дээр Яков бичгтээ 4-р бүлгийн 17 дээр. За би хараадах яг цэгж юм мэдэхгүй. 4:17. Яков 4:17. Ингэж хэлсэн. Тиймд зөвийг үйлдэхийг мэддэг хэрнээ. Эсвэл гэстэд энэ нь нүгэл болоо гэж хэлсэн. Зөвийг үйлдэхийг мэдж байгаа. Гэхдээ үйлдэггүй. Бусдыг өмгөөж хамгаалах боломжтой боловч тэрийг хийгээгүй. За яшиг ямар намайг тэгсэн биш. Чимээгүй бай. Нөгөө юу гэдэг л хар хүний төлөө шар хүн гэгчээр гэжтэй манай нэг үг гэдэг чтэй. Бас юу лээ төрийн төлөө огтон боож өгөхтэй нь биш гэсэн ийм байдлаар
ерөнхийдөө ханддаг. Харин Бурхан заримдаа өөрсдийнхээ ард түмнийг, өөрсдийнхээ анхан дүүсийг, Бурханы нэрийг, Есүсийн нэрийг доромжлогдох үед хэрвээ үнэн байвал бид нар энэ үнний тал зогсохдоо айхгүй байх ёстой гэдэг нэг талаар энэ одоо үйл явдал бас харуулж байгаа. Эдомчуудад онцгойлон Бурхан Израильчуудыг та нар хамгаалаарай гэсэн ийм зүйлийг урд нь хэлээгүй. Гэхдээ л Бурхан тэднээс юу хүлээж ирсэн гэхээр анхан дүүс нараа ямагт тийм ээ хамгаалж байхыг одоо хүсэж ирсэн. Бид нар заримдаа нэг айлын хүүхдүүд бие биендээ ямар ч хамаагүй болцсон явж идгийг мэддэг. Яагаад магадгүй тэд нар ингээд олон хэрүүл урал хийсэн болов уу тийм ээ? Ямар нэгэн замаар өрсөлдөх тийм ээ? Бие биенээ тагаа хэрүүл хийсэн ч юм уу? Гэхдээ Бурханы ард түмэнд ялангуяа өнөөдөр чуулганы нөхцөл байдалд тийм ээ нөгөө гар хугарвч хань цундаа гэдэг шиг асуудал үүсгэхэд бид нар бие биенийхээ төлөө гэсэн Бурханы ард түмний төлөө гэсэн Бурханы хаанчлалын төлөө Есүсийн нэрийн төлөө гэсэн зүрх сэтгэлтэй байж сурах нь маш чухал байдаг. Нэг талаар юу гэж хэлдэг лээ нөгөө амиа хаацаалаад тийм ээ Эдомчууд яг тэр үед айгаад мэдээж хэрэг Айсер гэдэг агуу үндэстэн. Хэрвээ Эдомчууд Израилийг хамгаалсан бол Юдаг хамгаалсан бол тэд нар өөрсдөө устгах байсан баг. Цөлөгдөх л байсан баг. Гэхдээ Бурхан тэднийг буцаагаад босгох л байсан болов гэж бодож байна. Гэтэл тэр үед өөрсдийнхөө тэр эрхэнд, эрх хүчинд, эрх ямбанд, хүч чадалд найдаад эднэр яг дайрж л ямар бид нар лөө дайрсан биш. Ямар хамаатай юм гэсэн ийм сэтгэлээр хандсан байгаа. Өнөөдөр Христэд итгэж хүмүүс бидний хувьд заримдаа Бурхан ямар зүрх сэтгэлийг тавьдаг вэ гэхээр өнгөрсөн 7 хоног пастрын загтлууд гэдэг манай библийн сургууль дээр орсны хичээлээр заасан багштай хийж ирсэн. Бид нар сайн үйлсийн төлөө одоо аврагдсан хүмүүс гэж. Сайн үйлсийн төлөө. Тэгээ тэр сайн үйлсийн дотор бол мэдээж хэрэг ядарсан, зүдэрсэн, зовсон, хүнд хэцүү байдалд орсон хүмүүс туслах орж байгаа. Гэхдээ бас бие биедээ хайртай бай гэж хэлсэн Есүсийн тэр нэгэн чухал одоо сургаалыг биелүүлэх бас орж байгаа. Бие биедээ хайртай байх. Бурханы ард түмэндээ хайртай байх. Хайртай байна гэж байгаа нь гим нүглийг нь хаацаална гэсэн үг биш. Харин хайраар түүнийг засаж залруулахдаа бэлэн байх хэрэгтэй. Тэгээд аливаа сатаны, мууийн сүнсний, дэлхийн аливаа хүчнээс бие биенээ хамгаалах ийм одоо зүрх сэтгэлтэй байх хэрэгтэй. Хэрвээ энэ хувь хүний нөхцөл байдал дээр хүрээд ирэх юм бол бидний эсийн бүлгийн хүмүүс, бидний одоо ойр дотны хүмүүс, гэр бүлийн хүмүүс хэрвээ бидний хэн нэгний нөхцөл байдал хүнд хэцүү болцсон байх үед дайрж довтлох тэр үед Бурхан биднээс өмгөөллийг магадгүй хайдаг. Тэр хүмүүсийн төлөө. Тэр үед бид нар юу ч хийгээгүй гим нүгэл хийх аюултай. Зүгээр байж байгаа гим нүгэлтэн болох юм одоо тооцогдох бас аюул тэнцээ байна. Яг Яков ном дээр хэлсэн. Юу зөв гэдгийг мэдсээр байж хийгээгүй бол энэ нүгэл юм а гэж хэлсэн. 12 дугаар ишлэлдээс хэрвээ бид харах юм бол тэгээ 11 дугаар ишлэлийн тэр төгсгөл дээр нэг чухал юм хэлсэн байгаа. Чийч гэсэн тэдний нэг мэт байв гэж. Мэдээж хэрэг Эдомчууд Юдачуудыг цөлмөөгүй. Тэднийг дайраагүй, тэднлөө дайраагүй. Гэхдээ л юу ч хийгээгүй болохоор яг тэр дайрсан хүмүүстэй адилхан гим нүгэлтэй тэдний нэг мэт Бурхны өмнө харагдсан гэж хэлж байна. Энэ сонирхолтой байгаа үстэй тийм ээ. Тэгэхээр нэг талаар бид нар маш одоо сэрэмжтэй гэх юм уу тийм ээ байх хэрэгтэй. Хэрвээ ямар нэгэн Христ итгэгч хүн итгэлийнхэн төлөө шүү дээ. Магадгүй өөрөө гим нүгэл хийсэн байх, тэ ямар нэгэн асуудалд орсон байж болно. Хэрвээ унаж яваа бол бид нар зүгээр хараад зогсож болохгүй гэсэн ийм санаагаар хэлж байгаа. Зүгээр хараад зогсож болохгүй. Зүгээр хараад зогсох нь гим нүгэл. За 12 дугаар ишлэлээр сарах юм бол өшөө тэд нар ямар асуудалтай байсан бэ гэхээр дүүгийнхэн тэр өдрийг 12 дугаар ишлэлээр харшлах аюулын өдрийг тавлаж буухаар тавлсан байна тэд нар. Сүүрлийн өдөрт нь Юдагийн хүүгүүдийн тухайд бүү баяс
Тэд нар алсуурхнаар тийм ээ бас баярлсан байх нь тэдний унаж яваад. Зовлон шаналлт өдрөн чи амаа бардамнаж бүүнэ. Өөрөөр хэлбэл эдгээр ингэх гээд байсан гэж битгий хэл гэсэн үг. Эдомчууд яасан байх нь хэрвээ Ассирийн ард түмэн Ассирийнхан Юдын ард түмнийг чөлмөж алж хядаж аимшигтай болж явах үед зүгээр нэг хараа зогсож исэн биш. Бас тэдний дотроо баярлж исэн. Болж ин монод ингэх гээд исэн. Охин ингэхдээ таарсан юм байгаа эднэр. Ер нь эдний бурхан өөрсдийг ингэ шийдэж байгаа зөв. Гэсэн ийм хандлагатайгаар тэр хүмүүсийн уналтанд хандж исэн. Мэдээж Израиль зөв байгаагүй. Израилийн уналт бол өөрсдийнх нь гимнүглийг улмаас болсон. Ерөөсөө Эдомчуудаас болоогүй. Гэхдээ ийм нөхцөл байдалд байхад бурхан шийдэглээ авч байгаа болохоос биш бусдуудыг нь бас хамт шийдэхэд өгөө гэж асуугаагүй байх нь шүү дээ. Тэгээ яасан гэхлээр тэд нар баясалж исэн, баярлж исэн. Нөгөө Монголд ийм үг байгаа шүү дээ. Хүний муу дуртай гэж. Хүний муу дуртай гэдэг үг чи юу гэсэн үг вэ? Хүний муу юмны тухай ярихлаар баярлаа сонсдог байхгүй юу? Алий да, юу гүнэ ямар гоё юм бэ? Юу болоо явчваа. Хүний амжилтын тухай ярихлаар ерөөсөө нэг гоё мэдээ бол биш. Тийм ээ? Хин нэгэн хүн унлаа, хичүүдлээ, шоронд хоригдлоо, юу гэдгийг баригдлаа, инээ дээрээ боллоо гэх юм бол шүүхэд очлоо гэх юм бол хүмүүс амар дуртай сонсдог, үйл явдлыг наривчлан мэдхийг их хүсдэг. Яасан юм бол яаж байгаа юм бол гэж. Тэнд баярлж ирсэн. Ах дүүс. Би биенийхээ амжилтанд дуртай биш байх явдал бас байдаг. Гэр бүлийн хүмүүс тэр өдөр эхнэр нөхөр хоёр хүртэл өөрсдийнхөө бие биенийхээ амжилтанд атгархдаг. Унчих юм бол алсуураа жоохон баярлдаг заримдаа. Ах дүүс нар, эгч дүүс нар, найз нөхөд. Бид нар найз нөхдөд өвөр төрөнд орсон сайн нөхцөд гинтхэн дайсан болцсон явж байдгийг мэддэг шин. Ягаад дандаа үйл явдал нь юу гэхээр хэрэгцээтэй цагт тэд нар муугийг үзэж ирсэн учраас. Энэ бол хүмүүсийн зан чанар. Эдомын энэ асуудал Эдомчуудад байсан энэ асуудал бидний дотор байгаа. Өнгөрсөн 7 хоногт бас заажсан багш юу гэсэн гэхээр дэлхийд дээр бид нар сэтгэж болох хамгийн аимшигтай гим нүглийн үр бидний зүрхэнд байгаа. Боломж нь бол тэр үр ургана гэж хэлсэн. Эдомчуудын тэр зүрх сэтгэл бурхны өмнө бол таашаагдаагүй. Үнэхээр үзэн ядагдсан. Тэдний хувьд бол тэд нар бүр унаж яваа нөгөө сайн нөхрөө, хөршөө нэг талаар ахан дүүсээ тавлж исэн. Баярлж исэн алсураа. Тэгээ бүр харж ийн бид нарыг. Тэгэхэд бид нар зүгээр байгаа сте гэж хүртэл сайрахж байсан. Бардамж байсан. Тэгээд энэ ихний хэсэг дээр тийм учраас бодоё шууд хэлсэн ш. Та нарын энэ бардамлыг доошо унгана угаасаа. Бурхан унгах болно гэж хэлсэн. Тэгэхээр ийм зүрх сэтгэл бол бурхны ард түмэнд байх нь бол зохимжгүй. Есүс фарисеучуудын эсрэг, хуулийн багш нарын эсрэг, энэ бардамлын эсрэг өөрсдөө маш их ариун хүн, бусад хүмүүс гим нүгэлтэй гэж харуулахыг хүсдэг тийм амьдралтай хүмүүсийг Есүс бүр мөсөн буруу шаасан. Тэд нар бол хоёр нүртэнгүүд. Тэдний дотор бол өмхий хүүр мэт гэж хэлсэн бүр. Тийм ээ. Ялцарсан хүүр мэт гэж. Гаднаасаа гоё цав цагаанаар будсан, харин үндсэндээ бол дотроо ялзарсан хүүр мэт агуулсан австай адилах юм а гэж. Ийм байдлаар Есүс тийм хүмүүсийг зүйрлсэн байдаг. Өөрөөр хэлбэл бурхны ард түмэн Есүс нэг тийм мундаг тушаал өгсөн баг шүү дээ. Та нар бие биенээ хайрлаа. Бие биенээ хайрласнаар та нар бурхны ард түмэн гэдгээ бол бусдад таниулна. Тэгээ яаж хайрлах вэ? Үннээр бусдын гим нүглийг үннээр хайраар буруу шааж босгон байгуулна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Эдомчууд шиг ингэж тавлаж дээрээс нь гიშгэж баярлахыг хэлэх үү? Үгүй. Харин ч босгон байгуулахыг, харин ч зөв замд нь оруулахыг, харин ч чадвал өөрөө туслахыг, харин ч өмнөөс нь бүр гашуудан уйлахыг хэлж байгаа. Эсрэг
Энэ хүмүүсийн үлдчихсэн үйл явдлаас өөр замаар хийхийг хүсэж байгаа. Энэ бол Эдомчуудын асуудал байсан. Нэгдүгээр тэд нар яаж исэн? Тэд нар чив чимээгүй зүгээр хөндлөнгөөс харж исэн. Юу ч хийгээгүйхэн төлөө гим нүгэлтэн гэдэг асуудалтай болсон. Хоёрдугаар тэд нар бүр зовж явахтан дээрээс нь нулимж исэн. Тавлж исэн. Тийм ээ? Энэ бас дараагийн том асуудал байсан. 3 дугаар тэд нар юу гэсэн гэхээр 13 дугаар ишлэлээр тэнцээ байна. Миний ард түмний гамшигийнх нь өдөр үүд хаалгаар нь бүү ор, гамшигийнх нь өдөр гай зовлонг нь бүү хар, гамшигийнх нь өдөр эд хөрөнгөнд нь гар бүү хур. Тэгээд 14 дугаар ишлэлээр орхон дайжигсдыг нь цавчих гэж замын уулзварт бүү зогс. Амьд үлдгэсдийг нь зовлон шанлангийн өдөрт бүү тушаа гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл зарим нь нөгөө асирчүүдээс зугтсан байх нь ш дурагшаага Эдомчууд руу ч юм уу. Тэгсэн чинь замд нь хориглож хагаад байруулад ч юм уу. Эсвэл өөрсдөө магадгүй асирчуудад тусалж тэднийг алуулах ийм асуудлыг дэмнэж хийж исэн байх. Бүр Эдомчууд. Улам илүү тэдний зовлонг дайснуудтай нийлж улам илүү хүнд хэцүү болгож исэн. Оргон зайлах, зүхтах боломжгүй болгож исэн. Тэд нар тэгээд дайснуудын тэднийг цөлмөд явсны дараа мэдээж хэрэг тодорхой хэмжээний үлдгэсэд тэнцээ байгаа хүүхэд хөгшчүүл. Тэдний гэр орноор орж тэдний эд хөрөнгийг бас Эдомчууд цөлмөд аваа явсан. Ийм амар үйл явдал болж байгаа. Тэд нар юу туслах, юу тэднэртэй хамт гашуудах, харин ч бүр тэднийг бүр мөсөн энэ асирчуд устгаад үгүй болгоосоо гэж магадгүй бүр хүсэж ингэж зорж исэн. Энэ аюултай үйл явдлаас болоод бурхан тэднийг бүр мөсөн энэ үндэснийг би эргэн тойрных нь улс үндэстнүүдээр устгуулах болно гэсэн ийм иш үзүүлгийг энэ ч өгсөн. Өнөөдөр бид нар сүм чуулганыг өөрсдөө итгэлийн амьдралыг хэрвээ харах юм бол бий л болж ивэл болоо гэсэн бардамнал сайрхалтай байна уу? Бий л болж манай эсийн бүлгэл илүү. Эсийн бүлэг дотор бий л ганцаараа Библийг уншиж хэвэл сайн байгаа. Босд муу. Эсвэл манай л эсийн бүлэг мундаг. Эсвэл манай л цуглаан. Бусдаасаа ариун, бусдаасаа мундаг гэд явах нь зөв. Коринт хотод бичсэн захиалта Паул бид нар заримдаа өөрсдийнхөө биеийн жоохон муухай харагддаг хэсгийг бас далдалдаг. Тийм ээ. Өөрөөр хэлбэл бид нар бүгдээрээ Христийн бие болсон. Сүм чуулган, Монголын сүм чуулган, дэлхийн сүм чуулган бүгдээрээ бид нар Христийн бие болсон. Христийн бие болсон бид нар зөвхөн өөрөө эзний өмнө зөвд сайн байгаа зогсохгүй бас бусдын Бурхны өмнө амьдарч байгаа амьдрал бид нар бас хөрөнгө оруулах хэрэгтэй. Тэднэртэй хамт магадгүй бурхнаар шийдгэлж сахилгажуулагдаж хүнд хэцүү явдал авч бол тэднэртэй хамт бид нар бас тэднэрт туслахын төлөө байх хэрэгтэй. Зогсох хэрэгтэй. Нөгөө талаар бид нар дэмжих хэрэгтэй. Зүгээр улам илүү чихээд цаашгаа бүр дээрэс нь дэвшлээд хайчих болохгүй гэсэн юм бодоход. Нам хэдийгээр юм жижигхэн жигсэн бас нэг их чухал үйл явдлыг биднэрт эргэж сануулдаг. Крисмас баярыг сануулдаг. Есүсийг төрсөн үед энэ Эдомчуудын төгсгөл хэсэг болох энэ мундаг хүчрхэг хаад Херодийнхан маш том үүрэг гүйцэтгсэн байдаг. Дорноос хүмүүс хурж ирээд нэгэн бяцхан хаан төрсөн байх ёстой гэсэн чинь тэд нар яасан? Херод хаан би бас хүндлэмээр байна гэж хэлсэн мөртлөө яг үнэндээ бол цаанаа нь алахыг хүссэн. Тэгээд дорны мэрэгдүүд бол тэр учрыг нь мэдээд шимээрхэн өөрөө замаар яваад буцсан. Тэгсэн чинь Херод хаан уурсандаа Бэтлехэм орчмын болон Бэтлехэм хотын болон тэр орчмын ойр хавийн 2 нас хүртэлх хүүхдүүдийг эрэгтэй хүүхдүүдийг бүгднийг устгасан байна. Бүгдийг нас Эдомчууд. Өөрөөр хэлбэл тэдний хорсол Юдын эсрэг
Ямар аимшигтай. Өөр дахиад нэг хаан гарч ирж болохгүй гэсэн энэ одоо юу гэх одоо тэр шонол тэр байр сууриныхын төлөө тэмцэлнэ. Бидний эзэн Есүс Христийг хүртэл алгахыг зорьсон, хүссэн ийм зүйлээр бүр ориглоо авсан байсан. Тэм учраас Бурхан өөрийнхөө авдигаар дамжуулан төлөвлөсөн энэ шийтгэлээ буцаагаагүй. Бид нар Ниневед авчирж исэн эзэн Ниневед өгөх гэж исэн өөрийнхөө шийтгэлийг эзэн буцаасныг бид нар сайн мэдж байгаа. Тийм ээ? Тэгэд бас хэрэг өнгөрсөн өмнөх Амос номон дээр илжсэн бид нар ярьж байхдаа 3 асуудлыг нь би өнгөрөөсөн. Гэхдээ 4-ийг нь өнгөрөөхгүй гэж эзэн хэлжсэн тийм. Олон өөрийнхөө төлөвлөсөн шийтгэлийг эзэн буцаажсан. Харин Эдомд төлөвлөсөн энэ шийтгэлийг эзэн буцаагаагүй. 18 дугаар ишлэлийг хэрвээ бид нар харах юм бол Яаковын гэр гал Йосефийн гэр дөл болж Исавын гэр харин сүрэл мэт болох тул тэд Исавын гэрээс нэг ч хүн амьд үлдэхгүй болтол нь тэдний галт хаяж шатаан учран эзэн айлтжээ. За тэгэд тэдний газар нутгийг ямар хүмүүс хэрхэн яаж эзлэн авах вэ гэдэг тухай ерөнхийдөө хэлсэн байна. Оводын жижигхэн богинохон ном. Гэхдээ хүмүүсийн Эдомчуудын тэр нэгэн харамсалтай боловч богинохон тэр түүхээр хүмүүс бидний зүрх сэтгэлийн бас тэр нэгэн тийм ээ хуваа хичээсэн, бардамнсан, бусдын зовлонд баярладаг энэ зүйл бол Бурханд таашаачгүй таалагддаггүй зан характер юм шүү гэдгийг тийм ээ бид нарт өнөөдөр сануулж байна. Тэгээ бид нар өөрсдөөсөө бас асуух хэрэгтэй. Миний найз надаас илүү амжилттай байж чадчихэв үү? Надаас сайн итгэж юу? Тэхийн төлөө би яаж тусалж болох вэ? Тэр муу гим нүгэлтэйгээ орооцолдоо явж би бол ариун нэгэн гэж бодож байна уу? Тэгээ бүгд эзний өмнө хамт ирээд эзний өмнө залбирцгаая. Тэнгэрлэг Бурхан эзэн минь танд баярлалаа. Тэгээд бидний Христ итгэлийн амьдралыг танд найдсан энэ амьдралыг бас Эдомчуудын энэ харамсалтай түүхээр дамжуулан бас дахин сануулж байгаа учраас танд баярлалаа. Тэгээд эзэн биднийг бас инхүү Бурханы ард түмэнд өөрийнхөө ах дүүс болсон, Христийн дотор ах дүүс болсон нэгэндээ Есүсийн хэлснээр хайр дотор хамгаалах, өмгөөлөх, босгон байгуулах ийм хүмүүс болоход та туслаарай гэж танаас гуйж байна. Их эзэн Есүс таны нэрээр бид нар энэ бүхнийг өргөн залбирлаа. Амен.